Монголчууд эртнээс 5 гушуу мал тэр дундаа морийг эрхэмлэн дээдлэн шүтэж ирсэн ард түмэн. Өдөр тутмын унлаг ачилгаас эхлэн дэлхийг байлдан дагуулсан бүхий л үеийг Монгол моргүүгээр төсөөлөхгүй байхын аргагүй. Хүний хөл хурж үзээгүй газрын хөвлөд туурай мөрөө үлдээсэн Монгол морио идэвхжиж бид төрийн сүлдэндээ дүрслэн дил сүлдээр нь үндэсний хөгжим урлаад зогсохгүй хурдан морины уралдааныг үндэсний баяр наадмын нэг хэсэг болгосон. Нутаг бүрт баг зэрэг ялгаатай дүрмээр хурдан морины уралдааныг зохион байгуулж ирсэн хэдий ч 1899 оноос эхлэн мордыг даагж шүдлэн хязаалан соёолон ихнаас азар хэмээн насаар нь ялган уралдуулах болсон. Монголчууд он цагийн уртад хурдан мориод таних уяд сойх арим их дуршлаг хоригдлуулсан. Хурдан морины шинж нь морины бие бэлтраас хамаарч харилцан адилгүй хэдий ч Монгол морины шинжүүд ерөнхийдөө гадаад дотоод нууц гэсэн үндсэн 3 байдлаар илэрдэг. Гадаад шинж нь морины шинжийн сургаалт хөлөг моринд байх 51 шинжийг тодорхойлсон нь гадаад төрхөөр шинжих арга юм а. Үндэсний их баяр наадамд хурдан морид 6 насны ангилаар уралдана. Унаач нь 7-оос 12 насны хүүхдүүд байдаг. 2006 оноос үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг хүй 7 удаг хэмээх Төв аймгийн Аргалан сумын нутагт уралдуулж эхэлсэн. Хурдан морины уралдаанд морд насны ангиллаараа дараах зайд уралддаг. Азарга 22-оос 24 км, Ихнаас 24-өөс 26 км, Соёолон 22-оос 24 км, Хязаалан 16-аас 18 км, Шүдлэн 12-оос 14 км, Дааг 10-аас 12 км-ийн зайд уралддаг юм а. Наадмын 2 өдөр үндэсний бүхийн барилдааны завсарлагаар бүх насны ангиллын хамгийн хурдан морд буюу айргийн 5-ын цол дуудах ёслол болтгоо. Төрүүлсэн мордыг цоллох нь ардын аман зохиолын онцгой төрөл бөгөөд ерөөлчин хурдан мордыг нэг бүрчлэн хурдан морины нутаг ус гарал үүсэл өнгө зүснээс эхлэн уяач унаач зэргийг нь чанга дугаар цоллон магтдаг уламжлалтай.